Сайн байцгаана уу бүсгүйчдээ өөрийгөө хайрлах урлаг Facebook хуудасны энэ удаагийн видеогоор шинэ жилийн баярын ширээг хэрхэн бэлдэх вэ гэсэн сэдвээр ярих гэж байна. Яагаад вэ гэвэл Европ, даяар Америк, Австрали гэдэг улсуудаар 100 сарын баярыг бид тэмдэглээд дуусаж байна. Өчтөр манад хэдэн зочин ирсэн. Тэр үед би баярынхаа ширээг хэрхэн бэлдэж зассан тухай тэр борлуулчлан зураг дарж бас видео хийсэн. Одоо тэрүүгээрээ эвлүүлэг хийж та нартаа танилцуулъя гэж бодож байна. Анхаарал тавьж үзээрэй. Та нарт энэ жилийн шинэ жилийн баярын ширээ засалтын тухай яаж ийм улаан болон мөнгөлөг сэдвийг сонгосон бэ гэвэл гэр ахуйн гоёл чимэглэлийн дэлгүүр ороод ширээн дээр тавьдаг тавганы дор тавьдаг ийм хавтангууд би үүнийг эхэлж харсан энэ дугуй хэлбэртэй улааныг тэгээд 3 хүн үлдсэн байхлаар нь энтэй зохицуулж ийм мөнгөлөгийг бас авсан. Манай 7 хүн ирнэ гэхлээр 7 ширхгийг. Тэгээд дараагийн дэлгүүрт явахдаа стаканы доор тавих бас ийм улаан өнгийн 50 өрөөг олсон. Бас баярын чимэглэлтэй. За тэгээ явж байгаа азтаа ийм салфет бас ийм мөнгөлөг өнгөтэй хээтэй. Тэгээ энийг улаан дээр тавьсан. Тэгээд бас улааныг олоод мөнгөлөг дээр тавьсан. Ингээд ийм улаан мөнгөлөг өнгийн сэдвтэй баярын ширээтэй болсон юм аа. За дараа нь ширээний гол тавих чимэглэлийг яах вэ гэж бодоод явж исэн чинь харин бас ийм хөөрхөн лааны сүр ийм боргоцоо болон анис жимсний хэлбэртэй бас ийм алтлаг гоёо орсон юм лааны сүр дэлгүүрт харсан. Тэгээ бас 2хан ширэг үлдсэн байсан. Тэгээ энэ хоёрыг авсан. Тэгээ дараа нь лааны сүр, энэ нь тохирох лааны сүр. Ийм жижигхэн хөөрхөн хундаг шиг ийм хэлбэрийн. Тэгээ энийг ийшээ оруулаад тэгээ мэдээж улаан өнгийн лаа. Жижигхэн лаа. Одоо тавьсан юм аа. Энэ бол том лаа. Үнээр гаргадаг ийм том лаа бас авсан дундаа. За лааны сүр ийм болсон. Тэгээ дээр нь энэ жижигхэн лаагаа байрлуулаад ширээн дээр тавьсан байна. Хөөрхөн бооц. Сэрэ халбах хутганы байршилтыг тайлбарлая. Тавгныхаа зүүн талд нь сэрээгээ, баруун талд нь хутга тавьдаг. Хэрэв нэгдүгээр хоол шүл байвал бас том халбыг баруун талд нь тавьдаг юм аа. Хэрэв нэгдүгээр хоол бас хутга сэрээ хэрэглэвэл зүүн гар талдаа 2 төрлийн сэрээ, баруун талд нь 2 төрлийн хутаг тавьдаг. Тэгээд амттны десерт, амттан идэх жижиг хэмжээний сэрээ хутгийг тавганы дээр тавьдаг болон кафе, цай уухад хэрэглэх жижиг халбыг бас тавганы дээд талд нь тавьдаг юм.
Ниймж хэлэхэд дарс болон шампанск уух хундгийг тавгныхаа баруун дээд буланд тавьдаг. Өндөр найрынханд нь шампанск, оргилон дарсыг хийн, намхан өргөн амсартаад нь дарс хийдэг. За яагаад нарийнхан өндөрт оргилон дарс хийдэг вэ гэвэл хүүтнэр уудаг учраас температураа алдахгүй тулд нарийнхан хундагт хийдэг юм. Дарс уудаг хундагны амсар нь өргөн байдаг. Тэрний учир нь гэвэл дарс нь агаартай холдож дарснаас гарах үнэрийг илүү мэдрэж дарсаа уух боломжийг олгодог юм. За өнөөдөр бэлдсэн энэ зураг видеоны эвлүүлэг та нарт хэр таалагдсан бэ? Өөртөө санаа оноо авах өгөөжтэй юм байв уу? Тэр талаар надтай санал бодлоо хуваалцаарай. Их баярлах болно. Бас манай группт ороод ирээрэй. Манай насны эмэгтэйчүүдэд зориулсан төрөл бүрийн сэдвээр ярилцлага хийж болно. Группийн нэр бас хуудасныхаа нэртэй адилхан өөрийгөө хайрлах урлаг. Бас та нар дараагийн видеогоор ямар сэдвээр ярихыг хүсэж байна? Тэрнийхээ тухай бичээрэй. За их баярлалаа. Шинэ жилийн баярыг гэр бүлээрээ сайхан тэмдэглээрэй. Баяр